даалан хамтлагийнхан маань ер нь бол үйлчлүүлдэг. Тэгээд өөрсдөө бичлэгийг хийхийг зөвшөөрөөд өөрсдөө ингээд үзүүлж байгаа учраас бичлэгийг нь бол үзүүлсэн байгаа. За сүүлийн хэдэн жил бол манай дээр үйлчлүүлж байгаа. Тэгэхээр одоо нүүрний энэ Red Jet гэдэг үйлчлэгэнд орсон байхгүй юу? Нүүрний арьсны сунсан хэсгийг буцаж агшаах, тэгш хэмийг сэргээх, арьсны нягцлыг сайжруулад тэгш хэмийг сэргээх. За тэгээд нүүрний одоо энэ хүн нэг шанаа томтой юм шиг мэдрэмж өгöd байдаг болоод шанааны хэсэг чи ингээд маханд ороод зөндөө ингээд зай байж идэг. Тэгээд эндээсээ сулрал өгөөд ингэсэн хэсгүүдийг засдаг ийм эмчилгээ бол Red Jet байдаг. Тэгэхээр уран холбоо бол тэгж одоо энэ нүүрний арьсыг чангалаад тэгшлэх ийм эмчилгээнд ингээд орсон байгаа. Тэгээд уран холбоо бол үнэхээр үзэсгэлэнтэй натурал гоё харагдаад байгаа нь бол үнэ. Тэгэхээр энэ өөрийнх нь арьсны холбоосыг сэргээдэг ийм эмчилгээг бол хийсэн байгаа. Янзлаа. За ер нь цусны эргэлт хүрэхгүй болоод за нэгэн хэсгүүдээр одоо цус очихгүй. За одоо энэ хүн бол өөрийгөө маш сайн уншилсан байна шүү дээ. Хамар битүүрээд эргэлт байхгүй болоод ирэхээр энэ одоо хамрын хоёр тал эргэлт байхгүй. Энэ нүдний зохиор харлах. За цусны эргэлт дутагдaltaй хүмүүст бол нүдний эргэлт тойрон харлах шинж тэмдэг ихээр илэрдэг. Тэгэхээр энэ нүд одоо аппаратаар бол Envision аппаратаар энийг эмчлэх бол боломжтой. Гэхдээ таны одоо цусыг бүрэн эргүүлэх ийм одоо боломжийг давхар эмчилнэ. За ингэх юм бол нүдний эргэн тойрны харлалт бол буун нэгэнд бүр ингээ хөхрөөд харлаад ингээ бүр тэн түрхсэн юм шиг харуулсан бол энэ наалт зүссэн байдаг. Тэгэхээр наалтцыг арилгаад зохийг одоо төлжүүлдэг Envision мод фирмийн Envision аппаратаар явна. За мөн одоо хит хонхоогоо дотгошоо ингээ идэгдсэн ийм байх юм бол зохины Re20 Fine гэдэг одоо ийм тариа нэвтэрсэн байгаа. За энэ бол зохины доотлын нэнгэрэл, харлалт, нарийн үрчлээнүүдийг арилгадаг тусгай зориулалтын тариа ирсэн байгаа. Хавсарч хийх юм бол маш хурдан үр дүнгээ өгөх боломжтой байгаа. За тэгэд хамар битүүрсний эсрэг бол одоо ингээд нэг ийм дасгал заагаад өгчээ. За хамар ингээд битүүрээд ингэхээр бид нар ингээ амьсгал авч чадахгүй болоод байгаа шүү дээ. Тэгэхээр ямар одоо боломж байдаг вэ гэхээр хамар утаар амьсгаа аваад гидс рүүгээ авна. Тэгээд гидсээ бүрэн суллаад тэгээ хамраа чимэг чинь ингээд нөгөө хүчил төрөгч хэрэгтэй байгаагаа мэдрэх хүртэл бие одоо чөлөөлөөд тэгээд эргэж одоо амьсгал авах юм бол хамар битүүрэл арилдаг шүү. Тэгээд энийг бас хийгээд үзээрэй. Нэг хийхдээ 4-6 удаа энэ дасгалыг хийх юм бол хамрын битүүрэл сайн арилдаг. Тэгээд амьсгалын дасгал заадаг багш нар бол бас байгаа. Тэгээд энэ дээр бол бас яана. Тэгээд хүний бие бол одоо нөгөө хүчил төрөгч дутагдаад ирэхдээ буцаж шаардаад ирэхэд нь огцом амьсгаа аваад ингэхээр одоо хамрын битүүрэл арилдаг ийм бас боломж байдаг. За Envision аппарат бол ингээд 3 гартай байгаа байхгүй юу? За нэгдүгээрт нь зохины эргэн тойрныг үрчлээг багасгах, чангалах, за тослогийн бочирхан гацалтыг болиулж өгдөг Forma I гэдэг аппарат байгаа. За Forma I аппарат зохины эргэн тойрон ингээд явхаар арьс нэнгэрсэн байсан чангараа, цусны эргэлт нээгдээд нүд хураашилтын эсрэг зохины одоо тослогийн бочирхайг ажилуулдаг эмчилгээг хийнэ. За хоёрдугаарт нь Lumeka I гэж байгаа. Lumeka I бол хоёр хушуутай, нүүрэнд явдаг, нүдэнд явдаг. Forma I ч гэсэн нүүрэнд явдаг, нүдэд явдаг ийм боломжтой байдаг. За тэгэхээр энэ одоо Lumeka нь болохоор зохины эргэн тойрны харлалт одоо ингээд төрөний асуулт байгаа шүү дээ. Зохины эргэн тойрны харлалт, хөхрөлт явахаас гадна нүүрэн дээрх сэвх нөсөт толбонд онцгой нөлөө үзүүлдэг ийм одоо хоёрдугаар гар байгаа. За энэ бол нүд хураашилттай. За одоо энэ зохины арьс эргэн тойрон
унжигдсан юм байхгүй, залуу ийм хүмүүст нянгийн устгаад зохины эргэн тойрны үйл ажиллагааг сайжруулаад тослогийн болжихаа нөлөөлөхөд эхний 2 гараар явна. За гэтэл нас ахаад зохин суларцсан, зохины эргэн тойрны арьс нь ингээ буугаад харах талбайг нь багасгацсан, зохины доогуур өвчлөө үүссэн, зохи сулраад унжигдсан. За нүүрний энэ одоо арьс сулраад ингээд үзэхээр чимэхээр нүүрнээсээ суларцсан ерөнхийдөө ийм арьстай хүмүүс. За тэгээд тохойны дээдх нь ингээд дарагдсан тий. За гидсний язралт өгцсөн. За ер нь ингээл одоо энэ тэнц хүзүүний сулрал өгцсөн. Ийм хүмүүст бол энэ 3 аппаратыг зэрэг явах юм бол онцгой чангарал, онцгой одоо үр нөлөө өгдөг энэ Morpheus 8, Morpheus I гэдэг аппаратны зүүн алтан шуутай байдаг. Алтан шуутай. За тэгээд энэ зүйтэй аппаратнуудын ялгаа нь яг юун дээр оршиж юм бэ гэхээр ингээд олон зүү зэрэг орж байгаа шүү дээ. Гэтэл энэ зүүний судлалын дагуу одоо энэ зүү байлаа гэж бодъё. Дагуу бүх долгионороо RF долгионыг нэвтрүүлээ гүний болоод энэ дундлын арьснуудыг бүгдийн чангалаад төлжүүлэх үйлчлэгээ үзүүлдэг. Энэ одоо Morpheus аппаратны давуу тал байгаа байхгүй юу. За гэтэл Morpheus аппарат бол энэ зүйтэй аппаратны анхдагч. За энийг дуурайгаад гаргасан аппаратууд хямд үнэтэй янз бүрийн аппаратууд байгаа. Энэ аппаратуудын одоо ялгаа нь юу гэдэг юм гэхээр энэ зүү ороод зөвхөн үзүүр дээрээ дулаа өгдөг. Энэ зүүний турших долгион байдгүй байхгүй юу. Энэ зүүний уртаарх долгион байдгүй. Зөвхөн зүүний үзүүр дээр дрррр гэсэн ийм долгион өгдөг учраас энэ үзүүрээс цааших хэсэг дээр л долгион дулаа очно гэхээс наад хэсэг дээр долгион очдөг учраас үрдүн тэр чинээгээр бага өгдөгөө. Тэрвэрээ бол Morpheus аппаратын гайхамшиг оршдгоо гэж ингэж ярьдаг. Тэгээд энэ патентыг дуурайлгаж хийх гээд дэлхийд даяар чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр оригинал аппарат байгаа газар оригинал аппаратаар хийлгэх юм бол хүссэн үр дүндээ одоо богино хугацаанд хүрэх боломжтой байдаг. За энэ хүний бол арьс нь ингэрсэн бас жижиг нарийн үрчлээ ихтэй хийлгэж болох уу? Болно. Энэ хүн Morpheus хийлгэж болно, Red Touch хийлгэж болно. Хоёулаа энэ арьс нэнгэрсэн жижиг нарийн үрчлээтэй арьсанд маш сайн нөлөөтэй. За тэгээд энэ дээр нэг нэмэх хэлэхэд хүмүүс бол одоо нөгөө ингэж асуудаг, танах үнэтэй юу? Үнэтэй юу гэж асуудаг байхгүй юу? Тэгэхээр за одоо үнэтэй гэдэг ойлголт чинь ингээ харьцангуй ойлголт байгаа. Дэлхийн түвшний үнийг бид нар оригинал аппараттай мөртлөө авдаггүй. За Хүтрэний төлжүүлэгч Хайфу оригинал нь зөвхөн манад байгаа. За гэтэл энийг Японд хийлгүүл та Монгол мөнгөөр 6 сая төгрөгөөр нэг удаа хийлгэх үнээр хийж байгаа бол манайд нэг удаа хийлгэх үнэ нь сая 300 мянгаар хийлгэж байгаа. Сая 300 мянга. Тэгэхээр 5 дахин хямд үнээр хийлгэж байгаа байхгүй юу? За гэтэл дуураймал аппарат Хүтрэний Хайфу гэж байгаа хятад аппарат болохоор бид нар энэ одоо Хүтрэний аппаратыг одоо хэдэн 10,000 доллараар ингээд авсан бол дуураймал Хүтрэний хятад дуурайлагсан аппарат болохоор 2,000 доллар байгаа мөртлөө үйлчилгээнийх нь үнэ нь 800-аас сая төгрөг авч байгаа. Тэгэхээр үр дүн нь эрс өр байдаг. Эрс өр байдаг. Тэгэхээр хүмүүс тэрийг ялгаж мэддэг. Хоёрдугаарт нь одоо үнэтэй байхгүй гэд одоо дэлхийн түвшний аппаратуудыг авчрахгүй байх юм бол бид нар оригинал үйлчилгээ авч чадахгүй. Тэгэхээр хэн нэгэн нь оригинал аппарат авч оригинал үйлчилгээ үзүүлжээж энэ дэлхийн түвшний үйлчилгээ үзүүлжээж бусдыгаа бас ингээд одоо ингээд дур дураараа юм хийхгүй байх тийм одоо жишг чугам гаргаж өстой болоо гэж хүн бос надад бас эмчнэр хэлдэг. Тэгээд одоо оригинал аппаратыг заавал авдаг, тэндээс заавал сургалтын авдаг, эмчнараа явуулж сургадаг. Тийм учраас стандарт үйлчилгээ одоо чанарын хувьд бол эрс өөр байдаг. За тэгээд одоо үнэ хямдхан байлгах гээд үнэхээр хичээдэг тий. Тэгэхээр бид нар дэлхийн түвшний үнийг хизээч авдаггүй. Дуураймал аппаратнууд бол бүр үнэ нь өсөөд оригинал аппаратуудын үнэтэй тэнцсэн мөртлөө дандаа чамзаа үнэтэй шүү гэж ингэж одоо сурчлагаа хийдэг. Тэгэхээр мэдээж тэр хүмүүс чинь бол үйлчлүүлэгчээ олохын тулд тийм сурчлагаа хийж үйлчлүүлэгчээ бол авдаг байх. Бас ингээд хүний ажил шүү дээ бас тий. Тэр хүний одоо ажил. Тэгэхээр бид нар бол чанарыг эрхэмлдэг,
оригинал аппаратуудаар үйлчилдэг, хизээч хураамил, дураамил, хуучин ийм аппаратуудаар үйлчилдэггүй. Тэгээд ер нь бол чанараад байгаа үн байдаг. Гэхдээ бид нар дэлхийн түвшний үнийг авдаг уу гэдгийг бас энэ ташрамд хэлмээр байна. Олон хүн асуудаг учраас. Тэгээд үн гэж асуудаг байхгүй юу. Тэгэхээр хүний нөгөө шин чанар чи өөр одоо ингээ 3 найз ирлээ гэж бодъё. Энд ямар асуудал байгаа нь энэ дээр адилхан байх албагүй. Тэгвэл энэ 3 дахь хүн нь өөр байдаг байхгүй. Тэгэхээр тусад нь үзээд ямар үйлчлэгээнүүдийг хийх вэ гэдгийг ингээ бүр хүн болгон дээр зохиож ингэж гаргадаг учраас энийг бас ингээ ойлгоорой. Үн нэгээ шууд ингэхэд хэцүү байдаг.